Хичээл бүртгүүлэлт баталгаажуулал CC суралцагчийн мэдээллийн системийн шинжлэгдсэн хувилбар дээр явагдана. Нэгдсэн хандлын орчны нүүр хэсэгт байрлах CC шинэ хувилбарыг сонгон CC суралцагчийн мэдээллийн системийн нүүр хэсэгт шилжих бөгөөд баталгаажуулах зэсийг сонгож хичээлийн хуваарийг сонгох хэсэгт шилжинэ. Төлгөө хэсэгт таны суралцж буй төлгөө харагдах ба хэрэв хос хавсрах хөтөлбөрөөр суралцдаг бол хичээл сонголт хийх төлгөөгөө сонгох шаардлагатай. Хичээлүүд нь сонгосон байдлаас хамаарч төлөвлөсөн, сонгосон болон баталгаажсан хэсгүүдэд байрлана. Төлөвлөсөн хэсэгт таны хувийн суралцах төлөвлөгөөндөө тухайн улиралд судалгаар сонгосон хичээлүүд байрлах ба сонгох боломжтой хичээлүүд дээр сонгох товч харагдана. Хэрэв сонгох товч байхгүй бол тухайн хичээлийн хуваар бэлэн биш бөгөөд харгалзах тайлбар харагдана. Сонгох товчийг дарж хичээлийн хуваарийг сонгох ба сонгосон лекц болон семинараас хамаарч хамааралтай семинар болон лабораторийн хуваарууд автоматар гарч ирэх ба хуваариудаа бүрэн сонгосны дараа сонгох товчийг дарснаар таны үйлдэл амжилттай болно. Хуваар сонгосон хичээлүүд сонгосон хэсэгт харагдах бөгөөд хасах товчийг дарж сонгосон хуваараа цуцлах эсвэл баталгаажуулах товчийг дарж төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөхөөс өмнө та баталгаажуулах хичээлүүдээ сонгох бөгөөд сонгосон хичээлүүдээс хамаарч нийт сонгосон хичээлийн төлбөр бодогдоно. Энэ нь танд сонгосон хичээлээ хэсэгчлэн баталгаажуулах боломжийг өгнө. Хэрэв хичээл баталгаажуулах журмын хугацаа дууссан бол хоцорсон хураамж бодогдохыг анхаарна. Нийт төлөвлөлт зохиох хэсэгт нийт сонгосон хичээлийн төлбөр болон хоцорсон хураамжийг тооцсон таны төлөвлөлт зохиох дүн харагдана. Хэрэв та төлбөрийн өртөө бол нийт төлөвлөлт зохиох дүн дээр нэмэгдэж бодогдохыг анхаарна. Та төлбөрөө дансны үлдэгдлээр болон онлайнаар төлөх боломжтой. Таны дансны үлдэгдэл нийт төлөвлөлт зохиох дүнгээс их буюу тэнцүү үед дансны үлдэгдлээр баталгаажуулах товч харагдана. Хэрэв дансны үлдэгдэл хүрэлцэхгүй бол зөрүү төлбөрийг онлайн гүйлгээний эрхтэй карт ашиглан төлж болно. Мөн данс цэнэглэх PayBill үйлчилгээ ашиглан CC дэх дансандаа төлбөрөө барьжуулах боломжтой. Та PayBill үйлчилгээгээр дансаа цэнэглэхдээ банкны шилжүүлэг, интернет банк, смарт банк, мобайл банк гэх мэт аль ч хэлбэрийг ашиглаж болно. Гүйлгээ хийхдээ өөрийн бүрэлдэхүүн сургуулийн хаан болон голомт банкны дансны дугаарыг сайтар анхаарч гүйлгээний утгын хамгийн ихэнд өөрийн оюутны дугаарыг зөвхөн латин үсгээр заавалгүй бичээрэй. PayBill үйлчилгээ ашигласан бол банкны системийн хариу өгөх хугацаанаас хамаарч 5-аас 20 минутын дараа дансны үлдэгдэл нэмэгдэх бөгөөд та системдээ дахин нэвтэрч дансны үлдэгдлээр баталгаажуулах товчийг дарахаа битгий мартаарай. Хэрэв та онлайн хэлбэрээр төлбөр төлөх бол хаан болон голомт банкны онлайн гүйлгээний эрх идэвхжүүлсэн онлайн гүйлгээний эрхийн e-PIN кодыг авсан карттай байх шаардлагатай. Сонгосон банкны онлайн гүйлгээний хэсэгт шилжсэний дараа банкны системээс шаардсан мэдээллийг үнэн зөвөөр бөглөж төлбөр төлөх үйлдэлийг гүйцээх ба энэ үед алдаа гарвал картын мэдээлэлээ тухайн банкараас шалгуулах шаардлагатай. Төлбөр төлөлт амжилттай болсны дараа таны сонгосон хичээл баталгаажуулсан хэсэгт байрлах ба суралцагчийн мэдээллийн системийн нүүр хуудсанд гарч ирнэ. Систем ачаалттай үед таны баталгаажуулсан хичээл баталгаажуулалт хүлээгдэж байна төр төлөвт байж болох бөгөөд систем таны хүсэлтийг боловсруулж дууссаны дараа таны хичээл баталгаажуулсан хэсэгт шилжинэ. Та баталгаажуулсан хичээлээ цуцлах эсвэл сонгосон хуваараа солих боломжтой. Хуваар урьдчилан харах төвчөн дээр дарж амжилттай сонгосон, баталгаажуулсан болон хүлээлгийн төлөвт байгаа хичээлүүдийн хуваарийг харж хичээлийн цагаа төлөвлөх боломжтой.